За дараагийн бодлого 2 дугаар даалгавар. Дараах тэнцэтгэлийг логарифм ашиглан бодоорой гэсэн. За тэгэхээр 1-р бодлогон дээр бид нар энэ чанарыг ашигласан. За энэ дээр нэг давхар юу яч юу 1-р бодлогон дээр логарифмын дараагийн нэг чанарыг ашиглаад бодчих. За тэр ямар чанар ашиглаж бодох бодол дотор байсан бэ гэхлээр энд логарифм-ийг логарифмон а суурьтай c энэ чанарыг ашиглаж 1-р бодлогыг бодъё. За энэ чанарыг ашиглана. За тэгэхээр энэ чанарыг ашиглах юм бол юу болох юм бэ гэхлээр энэ тэнцүү логарифм 1-р дээр 5 суурьтай 6 гэж. За ингээд энэ хоёр логарифмын суурийг ижилхэн тэгэхээр 125 чинь юу болох юм гэхлээр 5-ын 3 зэрэг. За тэгээд тэнцүү энэ 6 ийм болчих. За ингээр энэ бол одоо бидэнд одооны хэмжээнд бид ингээ бодогдохгүй. Тэгэхээр нөгөө энэ чанараар ингэж бичиж бас бид нар харж болно. За тэг энийг бодох аргыг дараагийн хичээлүүдээр үзэх болно. Ингээд 2-р бодлого руугаа оръё. Логарифмын тэнцэтгэлийг ашиглан бичээрэй гэсэн байна. За тэгэхээр бид нар A, B, C-нүүд юутай тэнцүү юм бэ гэдгийг эндээс эхлээд ялгаж ойлгох нь чухал байх. Бид анхын шатнаасаа үзэж байгаа учраас за энэ чанар ёсоор энэ А суурь болон ингэсэн байгаа шүү дээ тийм ээ. А чинь болох дээр юу болж таарах нь А болон 2-1. За B нь 8-тай тэнцүү. За 8 чинь 2-ын 3 зэрэг. 2-ын 3 зэрэг. За C зэрэг баг. Тэгэхээр энэ чинь энтэй тэнцүү юм байна гэсэн. За энийг тэгвэл одоо энэ логарифм энд оруулж бичих юм бол энийг энэгээр илэрхийлж бичих юм бол за суурьнд 2-1. За ингээд чи 2-1. За B нь болох дээр B чинь 2-ын 3 зэрэг. За энэ 2-ын 3 зэрэг энэ хэдтэй тэнцүү юм бэ гэхлээр энтэй тэнцүү гэсэн. Энийг батлах нэ бид нар. За тэгээд эхнийх дээр нөгөө логарифмын чанаруудыг ашиглая. За өмнө үзсэн чанар ёсоор за энэ суурь чинь юу болж ирэх юм гэхлээр эн чинь нөгөө 2-ын сөрөг 1 зэрэг болж ирнэ. Энэ 2-ын сөрөг 1 зэрэг болох юм. За цаашлаад энийг бодох юм бол бидэнд энд
сөрөг нэг зэрэг энд үржиж гарч ирэх юм байна. Энэ чинь нэг юм чинь нэгний нэг за яах вэ? Ер нь бол дөрмээрийн инкл юм тийм ээ. Энэ юм 3 гараа учраас энэ нэг чинь энэ хуваарт байна гэсэн. За ингээхээр бидний суурь бол 2 болчихно. За энэ 2-ын 3 зэрэг гэсэн энэ чинь бол шууд үржигдэн тэгээд энэ чинь 2 болно. За ингээд ирэхлээр бидний энэ бодлого тэнцүү энэ чинь 93 зэрэг. Тэгээд ингээд энэ тэнцүү сөрөг 3 зэрэг. Гээ биччихлээрээ энэ ихний тэгштгэлтэйгээ тэнцүү болоод ирчихэж байна гэсэн л шүү дээ. За ингээд үлдсэн эдрийг та бүхэн хийгээрэй. За мөн өмнөхдөр бодлого дээр үзснээрээ энэ маань монлын юу юм? 2 y функц g функцтэй тэнцүү байна гэсэн үг шүү дээ ер нь. Энэ y тэнцүү энэ юу гэсэн үг вэ? Тэгээ энд их хувьсгч байхгүй байгаа л гол нь. Хувьсгч байхгүй. Энд чинь ингээд ийм. Тэгээ сөрөг 3 гэд энэний график байгуулах юм бол энэ бол сөрөг 3 гарна. За тэгээ байгуулъя. Энэ чинь 0.5 энэ чинь хэд байгуулъя? 125 оронд 8 байна. Энэ дээр юм байна. За тэгээд энийг график аргаар бодъё. Тэгэхээр энд энэ 3 сөрөг 3 гарч ирж байна. За энэ функцийг график аргаар бодвол ингээд хариу нь сөрөг 3 гарч ирж байна. За BV2-ыг та нар энэгээр аргаар бодоорой. За тэгээд таалагдвал манай сүгийг дагаад манай сургалтанд хамрагдаарай.